Өнөө шөнө бид Оросын телевизийн алдартай бүтээлүүдийн нэг болох Маша Медведь зурлалын талаар ярилцах болно. Та духлан сууж, таалан сойрох нь. 2009 оны 1 сарын 7-ны өдөр Оросын карусел сувгаар Маша Бавга гэх нэртэй 26 анги бүх анимашн гарч эхэлсэн байдаг. Уг анимашнд Маша гэх сахилгагүй охин ой амьтад болон сайн найз Бавга хамтар өдөр хоногийг тун хөгжилтэйгээр өнгөрүүлж байгаа талаар өгүүлдэг. Тус зурлал нь тухайн үеийн хүүхэд залуучуудын дунд богино хугацаанд танигдж маш алдартай болж чадсан гэдэг. 2009 оноос эхлэлтэй энэхүү анимашн нь 2018 онд сүүлийн бүлгээ засах талаар яригдж байсан хэдий ч одоо хүртэл ганц нэг ангийг олон орны хүүхэд багчуудад зориулан хийсээр байгаач. Одоогийн байдлаар нийт 4 бүлэг 90 гаруй ангийг бүтээж чадсан байна. Дан ганц телевизийн зурвалж биш, сургуулийн өмнөх насны хүүхдэд зориулсан зөв хүмүүжлийн хөгжлийн сургалтууд, видео тоглоом, чихмэл, харшил өгөхгүй материалаар янз бүрийн тоглоомуудыг үйлдвэрлэдэг гин. Гэсэн хэдий ч юм болгон хоёр талтай. Эргээр хүлээж авдаг нэг тал байхад сүргээр боддог хүмүүс ч бас бий. Маша Бавга зурлалын эхний анги. Тэд хэрхэн танилцсан бэ? Энэхүү анги дээр Машагийн гэрээ хажуугаар галтерэг өнгөрч дуусгаад Маша охин гэрээсээ маш жаргалтайгаар гарч ирдэг. Тэдний гэрийн дижээвэр амтад охиноос ухаан жолоогүй айж нуугддаг бөгөөд үүнээс болоод Маша ойн гүн рүү ордог. Санаандгүй байдлаар зөвхийн сүрэг төөгдөж Бавгагийн гэрээг буулгаж нураах бөгөөд ууралсан Бавга охин айлгах гэж архирах боловч охинд нөлөөлж чаддаггүй. Аргаа барсан Бавга ойн гүнд Маша охиныг үлдээж орхино. Гэвч шөнө орой болоход Бавгагийн санаа зовж Маша охиныг авах гэж хам хүм гүйж байхдаа чоны амыг шалгаж байгаа хэсэг. Энэ хэсгээс бид араатай амтан хүн иддэг гэх механик энэхүү хүүхэлдэйн дээр ч гэсэн үйлчлдэг болохыг ойлгоно. Тэгвэл яагаад Бавга Машаг эзэнгүй вэ? Учир нь уран бүтээлч нараа Маша Бавгаг урд нь циркэд ажиллаж байсан гэдэг санааг тодруулснаар энэ асуулт хариулттай болдог. Ойгоос Маша охиныг олж чадлагүй гэртээ ирэхэд нь Маша хэдийнэ тэдний дэрчгсэн байдгаас гадна галтэрэгний сигнал дуугарснаар Бавга Маша гэрт нь өргөж өгдөг. Миний бодлоор энэ галтэргэнд Машагийн ээж аав сууж ажилдаа явдаг юм байна да гэсэн бодолтой үлдсэн хэдий ч дараагийн ангиуд дээр Маша охины ээж аав гэхээр 4 тогт үзэгдэхгүй гэж үзвэл 4-5 насны жаахан охин төмөр замын гарамны хажууд ганцаараа амьдардаг. Бүр дээр нь хуурай газрын хамгийн аюултай амьтдын нэг болох Бавгагийн гэрт ирж оцсон шигээ өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь улам бүр аимшигтай болгодог. Гүй яах вэ? Зүгээр л хүүхэлдэйн кино гэдэг талаас нь хөнгөн хумгаа хандаж болох ч гэлээ бидний сониуч зан зүгээр байхгүй шүү дээ. Зурлалын туршид Бавганаас гадна Чон, Панда, Бар мөн Мишагийн найз охиных нь булаах гэж оролдог хар Бавга гэд олон махчин амьтад гардгаас ах トゥ Чоннууд Машаг идэх гэж байгаад Бавгагийн хөргөгчийг харснаар Машаг хөргөгчөн дэх махаар сойлно гэх үзэгдэлж гардаг. Тэр битгий ил өвлийн уйлралд ичиж байгаа Бавгагийн гэрт орж түүний амар тайван байдлыг алдагдуулж байгаа эсгүүдж багтдаг. Юу гэж хэлэх гээд байгааг минь та ойлгож байгаа бах. 19-р зуунаас гаралтай Маша Медведь гэх ижил нэрт ардын үлгэр олон зууны туршид өөрчлөгдөж Маша Бавга анимашн болтлоо үргэлжилсэн гэж таамагладаг. Энэхүү үлгэрт Маша гэх нэртэй охин эмээ өвөөгийн хамтаар эртээ урдын цагт амьдарч байгаад нэг өдөр жимсэнд явахаар болдог. Тэгээд ойд дөрнө. Тэгээд ойгоос нэг байшин олно. Тэр нь Бавгагийн байшин байсныг мэдээгүй. Бавга гэртээ хурж ирээд Маша гэрээ ажил хоол унд хийхийг шаардна. Хэдэн өдөр өнгөрсөний дараа Маша эмээ өвөөдөө бэлэг өгмөр байна гэж Бавгагаас гуйна. Харин Бавга чамайг гадагшаа гаргахгүй, оронд нь би аваач өгчөөд ирийг гин. Охин торох дүүрэн хуушуур харж өгөөд яасан ч хуушуурнаас идэж болохгүй шүү гэж сануулад өөрөө торхон цэмхэн нуугдчихна. Бавга өвөө өмгийнхаа гэрт очиж хуушуураа өгөх гэтэл хотож нохтод хөөгцснөөр үлгэр амар сайхандаа жаргадаг. Баттай их сурвалжаас биш ч гэлээ уг үлгэр нэг түүхээс санаа авсан гэдэг худал яриа байдаг. 1990-ад оны сүүл Оросын нэг жижигхэн тосгонд нэгэн охин аав ээжийн хамтаар амьдран суудаг байв. Тэр охиныг Маша гэдэг байсан бөгөөд тэрээр маш сэргэлэн иршүүд дэггүй зантай болж өсөж дөрнөв. Нэгэн удаа Маша охин ойлоо мод үхээр явсан хэдий ч гэртээ эргэж ирсэнгүй. Олон хүн ирэл хайгуул болсон ч олж чадаагүй бөгөөд удалгүй ойн гүн ганцаараа амьдардаг анчин тосгонд ирэхдээ Маша охины ээж аавтай тааралдан тэднээс болсон зүйлсийг сонсож мөн тэдний гэрийн ойролцоо охины орлого туу сонсогдсон гэдэг талаараа хэлдэг. Анчин ч охиныг олж өгөхөр болж хэдэн хоног өнгөрсөн хэдий ч анчин ч бас орс ураггүй алга болсноор энэ гэрээг нэлээд газар авч эхлэв. Эрлийн багийнхан ойн цорхоод барилах дүнзэн байшинд очиж шалгатал гартаа ягаан туу затгсан залуу нүүрнийхээ арсыг уулуулсан байдалтай олдсноор ичиж амжаагүй Бавгагийн дайралт болгон тогтоогдож хэсэг хугацаанд хөл хорионд орсон гэдэг. Тосгоныхон тусаагоос шөнө орон цагаар буун чимээ болон инээжүү охины зуураа сонсогддог гэж худал цуурдаг байсан бөгөөд зарим талаараа анчин өөрөө ичиж байсан Бавгаг сэрэж уурыг нүргсэн шүү дээ. Хоморгонд нь гимгүү охин өртчихлөө гэж хаалгалж байсан гэдэг.
Дэлхийд дунджаар жил бүр 40-50 гаруй хүн баавган алдаханд өртдөг гэх судалгаа байдаг бөгөөд энэ дунд жаахан охин баавгааны алдаханд өртлөө гэсэн мэдээлэл маш ховор байдаг. Тэгэхээр Маша баавгай бол байдаг л нэг жирийн хүүхэлдэйн кино юм.